За сайн байцгаана уу? Ариун санаа байна. За өнөөдрийнхөө бичлэгээр хэдүүлээ. Манай шинэ гэрийг нэг home tour хийж харцгаая. Тэгээд бас харин хэдийн барьцаатай одоо сөөхийн мөнгө одоо хэд байдаг энэ дээр ярилцъя. Тэгээд тэрнийхэн дараа хэдүүлээ бөөнөр март ороод мартаас баг саг жимсгэн авч хөрөгчөндөө хийгээд тэгээд бэлгэлдээ явцгаана. Let's go. Ингээд үүдээр орж ирэнгүүт ингээд мэдээж гутлын шкаф байгаа. Тэгээ энд бол нэг манай муурнууд ийлсэн уг нь байгаа энэ даанч хог тавьсан байгаа юм би. Гутлын шкафнууд бол маш гоё ингээд дараад онгойлгочдөг. Тэгээ ерөнхийдөө ингээд гутлнуудаа ингээд хийгээ тэгээ бүгдийг тавьчихсан байдаг. Тэгээ ингээд хоёрын босоод ингээд арчна. За ийшээ оронгууд ингээд манай галтайгаа байгаа заяа. Манай галтайгаа ер нь бол хөөхөн. Тийм ганцаар амьдарч байгаа ганц бие эмэгтэйнд бол маш дэжгүй. Энэгээр тэгээд ууж идэг витаминууд тавьчдیں۔ Бас нэг гэрте хоол мол аялуулж идэх гэсэн утгаараа ингээд багсаг хоол хүнсний юмуд бас байна. За ийшээга манай хоёр хүүхдийн нойлын өрөө. Нойлын өрөө байна. Тэгээ маш хөөрхөн. Энэ хувц хатаагуурна. Одоо энэ удаагийн гэр болохоор нөгөө юу байхгүй. Хатаагч байхгүй. За ийшээга ирэнгүүт нэг баг зэрэг жижигхэн төмпүү шиг. Тэгээд юу байна? Пэйж байна. Энэ хоёрын хоол моол ус мус байна. Тэг хувцснараа хийждэг хувцсны юу байна? Сакс. За энэ хөргөгч. Хөргөгчний хувьд бол өнгө надад бүр амар таалагдж байгаа заяа. Нойлон ч гэсэндээ маш хөөрхөн нэг тийм жижигхэн мөртлөө мангар цэвэрхэ. Яг таалагдж байгаа юм тойлных нь энэ хэлбэр амар гоё заяа. Тойлоо арчаач. Окей. За тэгээд дээш ингэж гарангууд ингээд ерөнхийдөө өрөөнд орж байгаа. За шууд ингээ оронгууд миний ор дэвсгэр харагдчихээн. Энд нэг хувцсны шкаф харагдчихээн. Тэгээ энэ ор нь амар хөөрхөн доогоороо ингээд шкафнууд болохоор юмудаа явж тогнуудаа хийчдэг. За тэгээ ийшээ ингээд буудан байна. Мүний. За буудангийн хажууд одоо хөлөө тавьдаг сандал байна. Миний дугуй байна. Тэгээ зурагт байна. Ерөнхийдөө байхгүй юм бол байхгүй. Тийм мөртлөө амар жижигхэн байцаа. За тэгээ ерөнхийдөө гэрийн хувьд бол нэг иймэрхүү яг нэг тийм болон надад бол хангалттай. Надад бол өстой хангалттай маш хөөрхөн, цэвэрхэн. Хөргөн баст. Энэ одоо аач ой. Шинэ миний үү. За одоо том ах нь энд хэвдэж байна. Яаж ийгаад гівтээд байгаа мó да. За тэгээ энэ байрны хувьд болохоор шүү дээ те. 5 саяын барьцаатай сая 50,000 вон барихгүй юу. Тэгээ сая 50,000 дотроо одоо нөө сөөхийн мөнгө байдаг шүү дээ. Сар болгоо ингээд хэрэглээний одоо энэ шат матыг байр мэрийг цэвэрлж байгаа хог мөг ялгаж байгаа хүмүүсийн цалинжуулдаг тэр мөнгө нь гэсэн үг заяа. Тэр ерөнхийдөө энгийн байрууд болохоор тэр нь тустай байдаг байхгүй. Одоо тэд нь одоо түрээс нь тэд, квалибын тэд гэдэг ингээд явдаг. Тэгвэл манайх болохоор энэ ингээд түрээс нь тэд одоо сөөхийн мөнгөнд тэд гэж одоо гаргасан ч гэсэндээ би бас таньдаг ингээд хүнээр ингээд зуршлуулж орж ирсэн болохоор ингээд 50,000-ыг жоох ингээд унгаагаад тэгээд нийтдээ ингээд сая 50,000 вон болж байгаа хгүй. Гэхдээ нөгөө нэг газ, ус, тог энэ төр нь бол хэрэглээгээр ингээд гарч ирнэ. Тийм тэгээд энэ байр бол бүр амар таалагдж байгаа заяа. Би яжиж ингээд мөнгөгүй хөвтчихэж бас нэг тийм амар баян хүн биш шүү дээ. Тийм мөртлөө би ингээд амар тийм гоё ингээд тухтай гоё байр байранд амар тухтай за сонин. Тэнгүүдээ өмнөх байр чинь болохоор сая 300 шүү дээ. Сая 300 мөртлөө ингээд зүгээр нэг юм жижиггүй өрөө байсан. Яг уу бас хөргөн л байр байсан л та. Юу мөтэй балконтэй. За тэгээд хамгийн түрүүнд ингээд байр харахад миний хамгийн түрүүнд одоо ингэж хардаг зүйл юу вэ гэхэлэр жижигхэн чамаагүй тийм балкон. Тэр балконоор би яах гэдэг гэхэлэр энэ хоёрын жорлон тавих хэрэгтэй заяа. Ер нь хамгийн түрүүнд байрны хамгийн түрүүнд ер нь энэ хоёрыг хамгийн түрүүлж боддог гэсэн үг байхгүй юу? Байранд орохдоо. Тэгээд энэ байрны хувьд бол балкон ч хөргөн байгаа, галтгоонч том өрөөсөө ингээд одоо ингээд унтны өрөөсөө тусдаа. Тэгээ байгаа юм бол байхгүй бүх зүйл байгаа. Тэгээд нэг тийм жижигхэн ч гэсэндээ яг ганц би над чиг эмхтэн бол хангалттай гоё аахгүй хоёр мурд амт амьдарч хахад. Тэгээд ямар ч зэн байранд айгуус тийм сайхан мундаг орж ирсэн гэж би бодож байгаа. Бараг 3 хоног би ингэж байр үзэж явсан заяа. 3 хоног. Одоо ийм байдаг заяа. Солонгос та нар ч гэсэндээ байр үзэхдээ 2-3 байр үзэл окей гэдэг ингэх ёсгүй заяа. Ягаад тэгэхээр та нар байр зуучлалын хөлсний мөнгө гээд амар их мөнгө өгнө. Бараг нэг 300, 400, 500, 600 гээд ер нь тиймэрхүү байдаг заяа. Тийм учраас 2 байр үзэл, 3 байр үзэл за энд ийш орчидоо гэл ингээл ороод хэд юм нэг таалагдах
амар таалагдахгүй байранд оронгуудаа зуучлалын үсгэл амар их мөнгөгчсөн шүү дээ. Ямар ч тэр шаардлага байхгүй. Тэр хүмүүсийн өөрсдөө нь ажил авахгүй юу. Тийм болохоор өнөөдөр би 5 байр үзнэ. Таалагдвал тэр таалагдахгүй бол би маргааш үзнэ. Өмнө нь болохоор би юугаач мэдхгүй ингээд хүний өмнөөс ингээд зовоол заяа. Яна энэ амт ядарчих үү дээ. Яна энэ амт одоо бүр хөрхэн амт ядарч байгаа хах та гэл. Би одоо тэр хүмүүнийг бодох хин ч юм те. Амар тэгэл нэг 2 байр арангууд. Одоо ийш нарч гэл яг ингэдэг байсан байхгүй. Тэнгүүд ингээд нүүц суугаад байхаар одоо баг багаар ингээд санаа суугаад. Окей, тэгвэл өнөөдөр байгаа байрнууд нь ийм байна гэж харуулангууд би за ямар ч таалагдсан байр байсангүй маргааш байр гарч ирвэл залгаарай гэх гэрэл гоод орчтой зэ. Яг тийм болоод би ер нь яг тийм байдлаар л байр ингэж харж үзэж орох нь хамгийн зөв сонголт шийдвэр гэсэн. Та нар ч тэнд анхаарай зэ. За нэг тиймэрхүү байна. Тэгээ байрны хувьд бол окей, ямар ч сан энэ байдлаар ингэж 2 хүүхэдтэйгээ аз жаргалтай сайн сайхан амьдарч болох бах. Тэгээд өглөөнийхөө ажилдаа явж өглөөнийхөө хичээлүүдийг орчод ирсэн. Одоо гясны жоохон юм идчихэд. Тэгээ оройныхоо хичээл маань 6-аас эхэлдэг. Одоо цаг 4 цаг 30 минут болж байгаа хгүй. Тийм болохоор хэдүүлээ одоо гарч март руу явцгаая. Март. Одоо ер ингээ манай гэрээс тэр нэг 24 цагийн март зарт. Таны дэлгүүрүүд ер нь маш ойрхон байдаг. Үгүй ямар амин тариадаг юм бэ? За. Тийм үлэн зүлмэн байлтаа октоудаа нэг тийм пост байсан шүү дээ. Октоудаа таамаа воонас өрөө пост тийм үү гэсэн нэг тийм сонин пост араа би бүр өчтөр өгтлээ энэ жилээ. За тэгээд март руугаа ороод баг саг юм аваад нэг их юм авахгүй. Зүгээр л одоо би амир гоё хоол идмээрээ болохоор тэрнийхээ юмнуудыг л авна. Манай энэ маркетийн эзэн солигдсон. Тэгсэн чинь бүр дампуурж байгаа юм шүү. Юу ч болцсон. Жоон жимс авчих гэсэн чинь юу ч байхгүй ор да. Нэг мөг киви нэг юмрхүүл юм авах юм. Дампуурсан байж тээ та нар зүгээр. Хүн юу н чаддаг юм аа хийгээл чаддаг юм аа хийгээл хийж чадахгүй гэртэл байж байгаа байхгүй юу? Би бол тэгж боддیں۔ Зайлуул та. Тэр юу чаар хаваасан. Ер нь ингээ миний авсан юмнууд сая нийтдээ 40,000 вон болсон байхгүй юу? Гэтэ ингээд ер нь хор дүүрэн заяа. Орж байгаа 40,000-д бас юу авч болтыг харцгаая л. Гадаа ихтэй гоё байна бүр ингээд амар гоё. Алхаал ээж юмар. Эсвэл гадааны халан кофе уугаа сууж юмар өдрөө шин. Тэг дөнгөж саяны мартаас авсан зүйлсүүд бүгдээр 40,000 вон болсон заяа. 40,000 вонд одоо хэлээд юу авч болтыг харъя за. Окей, ийм банан. Бид 8 юм аа. Ийм банан байна. Тэгээд өөрчлөсөн авсан. Энэ өөрсөөр зүгээр л би усан дотор хийж уух гэж байгаа. Манай бимбанаас өөрсдийн усан дотор хийж уувал бийт сайн гэсэн. Араас нь Shine Muscat. Энийг одоо монгол хэлээр Shine Muscat гэдэг багтаа тий. Тараг. Сүү. Алмондны сүү. Юу овёсон дээр хийж уух гэж байгаа. Тэгээ йогурт. Би энэ йогуртанд амар дуртай за. Тэгээд өндөг. Би ганцаар байхдаа тийм том өндөг авчихаар ер нь ингээд муутгаж хаяад ингээд хугацааг нь дуусгаж хаяад байгаа учраас одоос ахуулаад энэ жижигэн өндөг авахаар ер нь шийтсэн. Тэгээд киви. Ийм юу чинжүү. Хөө энэ юу бичигдээгүй байгаа юм биш үстэй. Юу вэ? Ягараа 40,000 гэвэл ямар 40,000 гэхэд бас амар хөрх их юм авсан байгаа сте. Эдрийг одоо би багадгүй тэгэл 4-5 хоног хангалттай идэх бах. За тэгээ бөөнөрөө одоо ямар ч ажилтаа явахаас өмнө нэг овёс шиг баяглуулж идий да. Овёс баяглуулж идэх үү, хоол баяглуулж идэх үү? За овёс баяглуулж идий заяа. Тэгээ дээрээс нэмээд юм хогны 3 уут авчих юм байна. Энэ ч бас хөөхөө мөнгөө. Хайрлан тагаа баг зэрэгд оргож тавиад алмондны сүүнээс жоохон хийчихье гэж бодлоо. Алмондны сүүнээс уунаа. Таны баг зэрэг иймэрхүү байхад хангалттай гэж би бодно. Тэгээ энийг баг зэрэгийн тийм зөөлхөн гал дээр тэгээ энэ бол миний иддэг овёс заяа. Маш тийм зөөлхөн амттай, маш нэмгэн айгуу тийм идэхэд амар байдаг. Тийм болохоор энэ чинээс за нэг 100 г гэж бодоод хийцгээе. Окей, энэ нэмж бол 100 г. Би сая маркетаас
хамгийн чухал авах гэжсэн гол зүйл маань юу байсан бэ гэхлээр blueberry байсан баггүй юу? Би blueberry авах гэж маркет орсон заа. Тэгсэн чинь blueberry байгаагүй. Тэгснээ өөр баах юм авчаад ороод ирдэг. За, ерөнхийдөө овёос маань халуус нь шууд болцдог болохоор шүүгээ халаачлаад бол овёосоо игээд тэгээ баг зэрэг ингээд дэвтээгээд эн чин тэр оронд очих ингээд ялбагнаад ирэн заяа. Тэрийг хийгүүлэх хэрэгтэй. Та нар бананыг ил байлгах ёстой гэдгийг мэддэг үү? Бананы хөрөгчөнд байлгах ёсгүй гэдгийг ер нь мэддэг үү? Би ингээд ерөөсөө мэддэггүйс ахгүй юу? Би ер нь жимс болгоно л хөрөгчөнд байх ёстой гэж би боддог байсан заяа. Тэгээд жимсний газар ингээд нэг жил ажиллахдаа бананыг болон анар жимс, манго, бас бус хэдэн жимснүүд байд юм бэл ер нь ил ингэж хадгалах зориулттай. Хөрөгчөнд ивэл шууд муудна. Тэгэж нэг жоох жоолж юм мэдээж авч байж үлээ. Тэгээ одоо болохоор би найз залуудаа ингээд маа найзлаа бас банан амир иддэг. Тэнгүүтээ хөрөгшөндөө ийн гэдэг тэгэхгүй. Хөрөгшөнд хийдгүү маа. Би мэдчихээн гэ. Тэгээ маа найз надад итгэхгүй бит хоёр нийлж юугаар интернетээс хайж үзэж мүүд. Тэгээ миний л зүг байгаа юм л та. Өчиг надад итгэдэггүй гинэ мөглөг алан чамаа. За ингээд ерөнхийдөө би өөрөө бас бэлтгэлээ учраас өөрийн манд бэлтгэлийн хоол болон кофегоо бэлтжлээ. Тэгээд энийгээ сайхан идэж ууж аваад бэлтгэлдээ явцгаая. За ерөнхийдөө питэнцэгээ хувцсыг өмсцэн ингээл явцгаая. Бас оймстэй хөөе. Би гоё муртай юмсан дээрд ингээд туртай болж молоод заяа. Тэгээд хоолоо идэж питэнцтэй өнөөдөр хөл хийн. Хөл хийх гэж байгаа болохоор албаар шорт өмссөн. Тэгээд питэнцийн хувьд бол яг манай гэрийн хажуу талд байдаг болохоор нүүсэн гэр маань амар гоё. Яг манай питэнцийн хажуу талд заяа. Үнэн амар газар руу нүгээд ирсэн. Тэгээ цүнхээ авчи. Дээгүүр цам зумсаад тахны шаардлага байхгүй байх. Өмд өмсчт юм уу? Лайм уу? За лай. Өмцөн дээр юм байна. Гангуу уг хавар намар мамраа цистит тусаад би нэрээ цистит туссан шүү дээ саяхан. Цистит тусаад тэгээд тэрийгээ нөгөө нэг бүрийн имчилэг үеж саунд заяа. Саунд орсон нэг хүд уусан мос руу баха орж мороод исэн чинь цистит маань хүндрээд уйлд юм билээ эмхтэн чи. Би анх удаа л цистит хөдөлж үзсэн заяа. Ингээд миний важиня руу ингээд амар хатгаад бүр ингээд би байлтаа what the fuck яагаад ингэ зоод ам бэ юм байсан заяа. Тэгээ ингээд зүгээр зогсож чадахгүй хавчганаар ингээд тэгээ хэвдэж чадахгүй ингээд битүү 0 ингээд суугаалсан. Тэгээд босоод суугаалсан. Ер нь цэцэд хөдлөн гэдэг зүйл бол аим шиг зүйл байлээ заяа. Тийм болохоор та нар ч гэсэндээ ганган үхэн хавар намар дотор өмдөн доор. Окей? За хинчэн зүгээр авах зүйл юу вэ? Тэгээд пүүзээ өмсөд гарцгаая. Хоёр яхад хөнлөө нэг гуйлгчин шинүүдээр хараад байгаа. Хоол өгнө гэж одоо юу? Манай томын эмч нь бүр тэгсэн танаа хүүхд чи арай л хэд таргалалттай байна. Жохо хоолыг цагаар өг гээд би чи энэ хоёрын хоолыг ингээд дүргээл тавьчдаг болохоор нэг тэгж амар гайг багтаа гэж бодоод амьдралсан чи одоо бүр 9 кг 8 кг юу вэ? За жим дээр ирчлээ тэг ямар ч тань царыг харуулж болох уу? Болохгүй. За биеийг харуулчихсан. Тэгээ манай Монгол ихч маань 6-гийн хичээл авдаг. Тэгээ хэдэн килограмм болсон бэ гинэ? Оо яа мондаг. Наттай адилхан килограммтай байгаа юм шиг бараг. Манай ихч чинь бараг 65-6-аас эхлээд одоо 58 болцсон. Тэгээ нэг сарын хугацаанд бараг 7 кг амар хөргөн бие мэттэй болцсон. Тэгээ отхоо надаас гоё бит болох юм гисэн. За тэгээд жоо алхаж байгаа бэлгэлдээ орлоо. Өнөөдрийнхөө бичлэгтэй хамт байсан та бүхэндээ бүгдэнд баярлалаа. Ариун санаа байлаа.